Сайн байцгаана уу? Намайг Батбаяр гэдэг. За одоо бүгдээрээ 41-р удаагийн топийн материал дээр, топын 1-ийн материал дээр эхнээс нь бүх дасгалыг нь яриад хамтдаа ажиллаад явах болно. Топын 1 маань нийтдээ 70 дасгалтай. Эхний 30 нь сонсох, дараагийн 40 нь унших дасгалууд байгаа. Бид нар дасгалаа ажиллахаас өмнө эхлээд заавруудыг нь сайн ойлгож авах хэрэгтэй. Тэгэхгүй бол заримдаа зөв хариултыг нь сонгох гэснээр заримдаа буруу хариултыг нь сонгох гэд янз бүрийн заавартай дасгалууд байдаг. Одоо 1-ээс 4-р дасгалын зааврыг бүгдээрээ уншийе. Тэгэхээр таамлдэггүй, таам гэд маань дараа гэсэн үг шүү дээ. Дараахыг сонсоод погива качи, поги гэдэг нь жишээ гэж аам л да. Тэгээ жишээтэй адилаар мүрэмэ асуултанд маннан 대답을 тохирсон хариултыг 고르십시오. сонгоно гэсэн үг. Тэгэхээр энэ ч гарч байгаа маннан гэдэг маань мадда гэдэг үйл үг байдаг. Мадда гэд таарах тохирох гэсэн үг. Тэгээд ардлаас нь нэн гэсэн давар авч хараа. Нэн гэдэг нь энэ тохирох гэдэг үйл үгийг тохирсон гэж хувиргаж байгаа юм л да. Тэгэхээр тохирсон 대답 гэдэг нь хариулт. Тэгээд хариултыг 고르십시오 гэдгийн яг үндсэн нь болохоор 고르다 гэдэг үг байгаа. Үйл үг. сонгох гэсэн үг. Тэгээд шившио гэдэг нь болохоор сэё гэдэгтэй адилхан. Тэгнүү ингэнүү гэд хүндэтгэлийн хэлбэрээр хэлж байгаа дагварлаа. За тэгээд одоо жишээг харъя. Кунчэгиеё гэд асууж байна. Чек гэдэг маань ном гэсэн үг шүү дээ. Урталтаа кун гэдэг үе ороод кунчэг гэхээр дэвтэр болчтой. Тэгээд дэвтэр юм уу, дэвтэр үү гэж асууж байна. Тэгэнгүүт зөв хариулт нь болохоор энэ дөрвийн дундаас нэ кунчэгиеё гэд тиймээ дэвтэрээ гэсэн хариулт болж байна. За тэгвэл одоо бүгдээрээ шууд 1-р дасгалаа ажиллаад үзье. 사람이 많아요? За сая юу гэсэн бэ гэхээр 사람이 많아요 гэж асуусан. Тэгэхээр 사람 гэдэг маань хүн гэсэн үг шүү дээ. Тэгээд и гэдэг нь зүгээр тодтогч өгч байгаа. Тэгээд хүн 많아요 гэд манта гэдэг маань их гэсэн үг. Хүн их үү? Хүн ихтэй юу гэж асууж байна. За тэгээд дөрвөн хариулт харъя. Эхлээд 네 사람이에요. 팀의 хүн гэд энэ жишээтэй адилхан хариулт болж байгаа. Тэгэхээр энэ биш. Хоёрт нь болохоор 네 사람이 많아요. 팀의 хүн ихтэй. Тэгэхээр зөв хариулт нь 2 болж таарж байна. Гэхдээ нөгөө хоёрын чисаа харъя. Гуравт нь болохоор 아니요. үгүй. 사람이 좋아요. хүмүүст дуртай, хүнд дуртай гэсэн үг. Тэнгүү дөрөвт нь болохоор 아니요. 사람이 있어요. үгүй. хүн байгаа гэж хэлж байна. Тэгэхээр зөв хариу нь 2 болж таарж байна. Энд гарч байгаа 사람이 좋아요 гэдэг нь хүнд дуртай, хүмүүст дуртай гэсэн үг л дээ. Гэхдээ яг өгчлөд орчуулах юм бол жоохон сонио. Энд орж байгаа и гэсэн давар нь одоо хүмүүст хүнд гэд энэ тэрэнд энэнд гэсэн давар биш. Зүгээр л урдах үгээ тодтогч өгдөг. Тэгэхээр зүгээр л хүн гэсэн үг болно. Тэгээд хүн гингүүтэй 좋아요 гэдэг маань дуртай гэсэн утгатай ч гэсэн яг үг нь болохоор гоё гэсэн үг шүү дээ. Тэнгүүд яг өгчлөөр орчуулах юм бол хүн гоё, үгүй хүмүүс гоё, хүн гоё гэсэн үг. Гэхдээ утга нь болохоор үгүй хүмүүст дуртай гэсэн үг болно л доо. Жишээлбэл би номонд дуртай гэж хэлье л да. Тэгэх юм бол номонд гэд одоо ном гэдэг чек гэдэг гэсэн. Энд гэсэн тийм давар залахгүй зүгээр чек и за эхлээд урталт нь би гээл да. 저는 би 책이 좋아요. Ингэм бол би номонд дуртай гэсэн үг болдог. За ингээд нэгийн зөв хариулт нь бол 2 болж таарлаа. Яг энэтэй адилханаар одоо бид нар бүх дасгалыг нь нийт 70 дасгалыг бүгдийг ажиллах болно. Тэгээд нэг удаагийн материал дээр бүх дасгалыг ингээд ажиллаад тэндээс мэдгүйг нөхцөл давааруудаа сураад авчих юм бол дараагийн удаа шалгалтанд ойролцоо төстэй юмнууд л ирдэг учраас дараагийн шалгалтандаа айлтгүй болно гэсэн үг. За дараагийн бичлэгээр уулзъя.